Зарим нэгэн их сурвалжуудын мэдээлж байгаагаас үзвэл Монгол Ардын намынхын дуулууртай байгаа нь ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж магадгүй гинэ. Ерөнхий сайд Эрдэнэтийн өчигдөр хийсэн мэдгдлүүдээс харуул Монгол Ардын нам шиг сайн нам дэлхийн ертөнцид өгүүхээр сэтгэлдэл төрж байна билээ. Гэвч хэлэх нэг өөр, хийх шал өөр гэдгийг алдарт элбэгдөржийн 8 жилийн лекцнүүдээс бид харсан. Ерөнхийдөө 5 толгойг нөгөө өмнө нь оролдож байснараа шударчж магадгүй нөхцөл байдал үүсэт байгаа болол та. Учир нь Energy Resource компани маш олон жолооч засварчин ажилд авахын сацуу шинээр кемпүүд барьж байгаа гинэ. Нүүрсний олборлолтон зогсчиход байсан Energy Resource яахлаараа ийм олон жолооч засварчин хэрэгтэй болдог билээ гэх асуулт урган гарна. 3-4 сарын цаатахыг хараад үзвэл ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нам гүмхэн байж олонний санаа сэтгэлийг тайвшруулж байгаад сонгуулийн дараа муу мухай юмнуудаа хийх гэж байх магадлал маш өндөр байгаа нь инхүү харагдаж байна. Адрын өмнөх нам гүмгэж нэг юм биедээ тэртээ тэргүй MCS Energy Resource-ийн төлөөлөл улсын их хурлд орчихсон байгааг санах хэрэгтэй. Дарагддаггүй дайсан Женкого дагалдагч Эрдэнэ чимэгтэн дараад авсан Зандаа хүүгийн инх бол 5 толгойтой мантай өгөрчийн бом дээр эргүүлсэн шигэ явж харагдан лээ. Тэгэхээр ерөнхийдөө галын бэлтгэл хангагдсан команда хүлээж байгаа гэж хэлэхэд болно.